Мал сэтэрлэх зан үйл. Мал сэтэрлэх гэдэг нь хонь малаа бурхан шүтээндээ өргөн барихыг хэлнэ. Монголчууд бөө мөргөлийн шашны нөлөөллөөр тэнгэр тахих, гал тахих, од ууловоо тахихта малынхаа сүнсээр тахиж, тэр малынхын сүнс шүтэн сахиусны тэнд очиж төрөхийг зөгндөг байжээ. Хожим нь бурхан шашин дэлгэрснээр сүнсээр тахихыг өөрчлөн ам биеэ тахих болжээ. Ийм тахилгын малыг сэтэрт мал гэнэ. Тахилгын ёслол үйлдэлийг мал сэтэрлэх гэж нэрлэдэг. Үүнийг бас мал онгодох, сэтэрт малыг онгон мал гэж нэрлэдэг. Мал сэтэрлэх бол айл өрхийн баян чинэлэг аж амьдралын зол жаргал, эрүүлэнх хиймөр цог зал мандах зэрэг зорилгоор бурхан шүтэн байгаль дэлхийд өргөн барьж байгаа тахилга болдог байна. Монголчууд сэтэрт малд хүйсэн ялгал гэж байдаггүйч өөрийн харивлан маллаж байгаа мал сүргийнхээ эцэг малыг голчлон сэтэр татаж эрхэмлэн шүтэж иржээ. Малаа сэтэрлэхдээ орон нутгийнхаа овоо хайрхан гол мөрөн одон бичили тэнгэр хийгээд бурхан сахиусан дан зориулан нэрлэж сэтэрлэнэ. Сэтэрэн дотроо цагаан өвгөний сэтэр, хар моринд татдаг бөөгийн сэтэр, мэнгний сэтэр буюу галын сэтэр, атаан сэтэр гэгчлэн байна. Сэтэртэй мөрийг айл гэрийн эрхтэй хүмүүс унана. Эмээл хазаарыг сольж болохгүй гэрийн эзэн. Миний морин сэтэртэй бол адуу малын минь амин асын минь хамгаалж явтан гэж залбираад татна. Сэтэртэй хадаг зурм шанхгаас нույж хондлоо согсоо дэл шанхагт нь сүү төрхнө. Сэтэр татах айл цэнхэр бор мориггүй бол хөх хонинд хонин цагт татдаг. Сэтэрлсэн хоньны эвэр эсвэл хүзүүнд хадаг зурм уйж үснөөс нь авахгүй мөн сүү сайлын гадагш гаргадаг. Хонь ахар настай мал тул голдуу адуунд сэтэр татдаг байжээ. Сэтэртэй мал хөгшрөвл сэтэр шилжүүлдэг. Мал сэтэрлэх зан үйлийг Монгол улсын соёлын бие тусвын төлөөллийн үндэсний бүртгэлийн уламжлалт баяр наадам зан үйл ёс тоглоом наадгай урай дуудлага ай савд бүртгэсэн байна.